Кино шууд ойрох орнуудад хэсэг цэргүүд бололтой нөхдүүд нэг эвгүй гарыг барьсан байгаагаар харагдана. Тэгээд эвгүй нөхрийг 10 толгоос өмнө хүссэн зүйлийг нь хэлэхгүй юм бол цааш нь харуулна гэж байна. Тэгсэн нөгөөдг чинь амаараа гарнаа залгачихжээ. Энийг төрүүлж анзаарсан нэг ажилтан даргаа хоошин түлхээд өөр аим өргөдлээ. Амьд үлдсэн нөхрийг каалахад гих ба нэг л төлөвлөөгүй зүйл нь болсон бололтой. Ямар ч гэсэн Ричард, чи одооноос Ланселот боллоо. Харин би энэ хэргийг өөрөө шийднэ гэж байна. Дүрс солигдож каалахад өнөө амиа алдсан ажилтны гэрт нь ирчихсэн их нэрт нь нөхөр нь амиа алдсан гэхээс шалтгааныг хэлж чадахгүй нэ. Ажлын нууц гэдэг. Тэгээд нөхөрт чинь би хүртээ. Хэрвээ та энэ тэмдгийг авбал би танд хэрэгтэй үе чинь тусалж чаднаа. Та Twilight бол Enigma кино гэдэг кодыг хэлэх хэрэгтэй шүү гэсэн. Нөхрөө алдаад хямарсан ихнэр бол уурлаад авахгүй байгаа юм. Тэгэхээр нь тэнд тоглож байсан хүүхэд нь өчгөөд яваад өгдөг. Хэрвээ надтай Twilight-ийг Enigma кино хэсэг талаар мэтгэлцэх гэж байгаа бол хувь чат гэж. Хотлоо. За, юу уцхан та? Киногоо үзэж байгаа ч гэдэг. Энэ удаа Kingsman-ийн киног ярьж хөр бэлдлээ. Хэрвээ манай контент танд таалагддаг бол subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа. Энэ үйл явдлаас хойш 17 жилийн дараа нэг профессорыг амьдралын хугацаанд дарагдаж үсээ алдсан 5 хөөр хилтэй халдсан ир барьсан юм. Тэр хүндээ профессор би таныг ерөөсөө гэмтээхгүй. Цаанаасаа угаасаа тийм тушаал өгсөн. Харин би танд 62 оны янзын виски авчирж өгье гэд байж байсан. Хаалгануудад нэг нөхөр орж ирээд бүгднгийн алаад хаялаа. Энэ нөгөө киноны ихэнд гардаг Ланселот гэх ажилтан байна шүү дээ. Вискиг нь уугаад би таныг аврахаар ирлээ гэсэн дахиад нэг нөхөр хаалгануудж байна. Тэгтэл Ланселот гинэд голоороо хуваагдчихлаа. Яаж хуваагдчих уу гэж бодсон хөлөндөө сэлэмтэй нэг амар эмэгтэй байна. Хөдөлж байгаа эдрэн ч. Тэгээд цагаан хэрэгсэл авчираа зогцуудыг бүгднгийн хушаад өнөө хаалганы цаанд байгаа хүнээ орууллаа. Тэгсэн This mother what? English motherfucker. Энэ бол Samuel L. Jackson байв. Энэ жүжигчин карьерийнхаа туршид 171 удаа motherfucker гэж хэлсэн байдаг. Тэгэхээр кинон дээр хэлсэн бүх үгэнд нь авсан цалингийн тооцож үзвэл ах хуу зөвхөн энэ үгийг хэлснээрээ $1,160,000 хийсэн байгаа юм. Нөгөө талд өнөө гаалахад Kingsman гэх тайлбар руу орж байна. Одоо монголоор оёдлын газар гэх юм уу? Тайлрыг Kingsman-ийн нууц уулзалт зүүмээр хийчихэд тэд бүгд Lancelot-ын төлөө хундаг өргөөд дараагийн Lancelot-ыг тодруулах ажлаа эхлүүлдэг. Тэгэхдээ нууц ажилтнууд бүгд нэг хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлж тэндээс нь шалгаруулж авах юм байна. Уулзалтын дараа Kingsman-ийн дарга болон Galahad бас манай Mark Strong ахын бүтээсэн Merlin гэх дөрүүд Lancelot-ыг яаж амаа алдсан ярих ба эртнээс л нэг биологийн зэвсгийн хэргийг Lancelot ажиглаж байж. Нэг төрлийн нарийн бодис хүний биед нэвтэрч хүний уур хилэн өдөөж удирдах байгаа гэж одоохондоо таамаглаж байгаа юм байна. Ингээд уур хилэндээ захирагдсан хүмүүс нэг хөнөөсөн хэрэгүүд олон гарчээ. Одоохондоо хэн яг энийг үйлдэж байгааг нь мэдээгүй ч өнөө профессорын талаар бол мэдсэн байдаг. Манай профессор бол хэрвээ хүн төрлөختөн ингээл яваад ах юм бол дэлхий дээр галав юулын шүү ухааны юм ярьдаг нөхөр юм байна. Тэгээд болоогүй манай хүн зүгээр хичээлээ заагаад явж байгаа юм байна лээ. Харин энэ хэргийг Galahad хүлээж авахар болсон ба тэр хүндээ бас өдөрлөг Артуртайгаа жоохон түнжин муутай юм байна. За энэ нэг балан юм дөрөвнөөс хойш Kingsman гээд юу яриад байна гэж бодож байвал тэгэхээр Galahad энэ хэдийн ажилтдаг байгууллага бол Kingsman гих бүр тагнуул нууц албаныхан ч өөрсдөө мэдэхгүй Английн маш том нууц ер нь л хаадын удмын нөхдүүд эдэртэй харилцдаг тагнуулын алба шиг газар юм. Яг гоо олонний нүдэнд Kingsman гих сайхан тайлрын газар гэдгээрээ л танигдсан дүрс солигдож нэг залуу гарч байна. Энэ нөгөө амиа алдсан ажилтны хүү байна. Түүнийг X гэх ба ээж нь Dean гэх танхаа нөхөртэй хамт амьдардаг болсон юм байна. Ер нь энэ гэр бүлийн амьдрал урууджээ. X бас саяхан дүүтэй болсон юм байна. Хараас Dean нь үл бүдэг нөхөр бөгөөд өөрийн гэсэн бүлэглэлтэй болохоор X олон зүйл хэлж чаддаггүй ээж. Уушийн газар уялуудаараа сууж байхдаа Dean-ийн хүмүүсийн дэргэд Dean-ийг доромжлоод албаар маргалдаж байгаад машиныхын түлхүүрийг авчихдаг. Дэний хүний нүдэн дээр 15 эргэж үзүүлээд машиныг аваад явлаа гэсэн цагдаад хөөгдөөд буцаад явв. Цааш төв замаар ухарч цагдаанараас яваад солиотой. Ингэж явхдаа болон чахагдаж ховын сав мөргөөд X маань үеэлүүдэд зугтаа би өөрөө зогцуулна гэд цагдаагийн машиныг очиод мөрөгчдөг. Цагдаа нарч ээждээ 18 сараар оройн хоолндоо оройтно гэдгийг хэлдээгээд нарсанд орхон тодорхой болжээ.
Тэр үед манай хүн нөгөө зүйлтэй гаргаж ирээд зүйлтний арын дугаар руу залгаж Twilight бол Enigma кино гэж хэлээд надад асуудал тохиолдвол энэ дугаар руу залгаарай гэсэн юм л та. Би асуудалд орчихлоо гэж хэлв. Удалгүй цагдаа руу нэг дуудлага ирж X-ийн шуудал суллагдлаа. Гадаа нь Калагад хүлээж байна. Түүнд өнөө зүйлтийг бага багт ч өгсөн хүн гэдгийг хэлээд албаг пиа уухаар боллоо. Калагад X-ийн хувийн эргийг үзчихээ. Манай хүн чинь уг нь хичээл номонд их сүрхий, спортын талдаач маш сайн IQ өндөртэй юм байна. Бас тэнгисийн зэрэгт хүртэд алба хааж байсан. Ээж нь аав шиг амиа алдахгүй гэхээс айн тэнгисийн зэрэгээс гаргачихж. Ер нь бол потенциал өндөртэй гэхдээ амьдралын боломжиндоо дарагдчихсан юм байна. Тэгж байтал гаднаас дээний хүмүүс орж ирээд X-ич та одоо явсан дээр байх гэд дээний хүмүүстэй үлдэх гэж байсан нэг нөхөр Калагадыг өдөөд дээний хүмүүсийг ёстой будаа олгож байгаа юм. Ер нь ягаад будаа юм бол? Тэгвэл арай өөрөөр хэлээ л дээ. Дээний хүмүүсийг ёстой цөв юм болгож байгаа юм. Дуусчхад Калагад уучлаарай жаалаа. Чи энийг харах ёсгүй байсан юм. Би ойрд их ууртай байгаа болохоор ингэх хэрэгтэй байлаа. Саяхан нэг найзаа бас алдсан. Гэж хэлээд ой санамжийг устгах гэж байсан. X би ерөөсөө таныг матахгүй. Би өмнө нь хэнийг ч матаж байгаагүй. Худлаа гэвэл шалга гэд арайч ой санамжаа устгуулсангүй. Гэртээ очиход нь уушийн газар юу болсон сонссон дийн X-ийг барьж аваад гөвж байсан хаанаас ч юм дуу гарч X-ийг тавиа гэж байна. Галагад X-ийн хувцсан дээр нэг жижиг чип суулгачихжээ. Тэгээд дээнд X-ийг явуул. Эсвэл чамайг үлдсэн насаар чинь шоронд хийх хэргийн баримт надад байна гэв. X-ийг нөгөө Kingsman-ийн оёдлын газар иргэнэ. Очиход Галагад би энэ толинд чадварлаг сайхан сэтгэлтэй яриг харж байна. Хэрвээ чи амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал би чамд Kingsman болох санал тавьж байна гэж байна. X-ийг надад өөр сонголт байгаа гэж үгээ зөвшөөрлөө. Тэд хамтдаа нуус метрогоор Kingsman-ийн төв байр руу очлоо. Ингээд дараагийн Ланселотыг шалгаруулах ажлын ярилцлага эхэлж байгаа юм. Мерлин бүгднгийнх нь өмнө цогцсны уут харуулад хэрвээ Kingsman-ийн үйл ажиллагааг гадагш задруулвал энэ уутанд ойр дотны нэг хүн ч орно гэдэг. Тэгэхээр би ажлын ярилцлага гэж хэлснээр буцааж явлаа. Уул нь техникли ажилтнаа авах байгаа л да. Тэгтээ л жоохон харгас юм. X-ээс бусд нь бүгдээрээ л том баян гэр бүл сайн сургуулиас гаралтай залуучууд байв. Тэрүүгээрээ Gen 3 X-ийг гадуурхаж байлаа. Чи өмнөх 7 хоногт Макдоналдс надад үйлчилсэн залуу байна тийм үү? Харин түүний шинэ найз Roxy болон Amelia хоёр тэднийг битгий тоо гэдэг. Дүр солигдож өнөө профессортой уулздаг Валентайн гих дүр гарч ирнэ. Нэг хүнтэй юм яриад сууж байна. Ер нь бол Валентайн дэлхийн хамгийн баян бас ухаантай хүн бөгөөд тэрээр энэ аажмаар мөхөл рүүгээ явж буй дэлхийг аврах санаа олсноо ярьж байна. Хамгийн сонирхолтой нь манай хүн цагаан ордны дэргэд байна. Нөгөө талд манай хэдийн гүн ойрны үеэр өөрөө усаар дүүрч эхэллээ. X-ийг шоолоод байсан Чарли гэдэг нөхөр 0 гэх бол Roxy шүшүүрийн хоолойг нь. Тэгээд бүгд 0-ийн хэсэг рүү сэллээ. Харин X бүр балмагдаж орхилоо. Тэгээд хаалгыг нээх гэж нэг үзлээ. Энэ хооронд бусд нь шүшүүрийн хоолойг 0-ийн хоолойд залгаж хүчил төрөгчтэй боллоо. Хэцүү байдалд орсон X маань нөгөө талын толийг шалгаж үтсэн нэг л биш болоод явчлаа. Ингээд толийг хагаснаар өрөөнөөс гарч чадлаа. Хэдий гарцыг олж чадсан ч энэ даалгавар нь багийн ажил байсан гинэ. Өрөө рүү харахад Амелия амиа алдсан байв. Маргааш нь бүгдийг зоглуулад энэ шалгаруултын үеэр хамтрагчаа болгох нохоогоо сонгов. X булдаг сонгосон гэж бодтол яг үнэндээ хятад хав сонгочихжээ. Харин Галагад нөгөө профессортой уулзах ба чихнээс нь байтал гэнэт дэлбэрчихлээ. Дараа нь Валентины хүмүүс орж ирэх ба манай хүн тэр газрын дэлбэлээд зогтож дөнгөлөө. Үүнийг Валентин хараад сууж байх ба ер нь өөрийг нэг тагнуулын байгууллага мөшгөөд байгааг гадарлчихлаа. Тэгээд үйлдвэрлэлийн хүчээ 2 дахин нэмгэнэ. Түүний үйлдвэр сэм үйлдвэрлэж байгаа юм байна. Дараа нь Шведийн хатан болон ерөнхий сайдтай уулзаад байж байна. Валентин ажлын санал тавьсан бололтой хатан татгалзах ба түүнийг хорчихдаг. Харин ерөнхий сайд түүний тавьсан саналыг хүлээгээд авчих шиг боллоо. Тэгээд түүний хүзүүнд нэг зүйлс суулгаж байна. Энэ хооронд X жижиг хавтайгаа даалгавар биелүүлсээр шилдэг 6-ад үлдэж чадлаа. Энэ хооронд Калагад эдгэж профессорын чихний арын суулгацаар Валентиныг олж мэдлээ. Валентин энэ 7 хоногт интернет сүлжээнд үнгүй сэмэ гаргасан юм байна. Эхлээд ямар ч гэсэн түүнтэй уулзах хэрэгтэй юм байна. Тэгээд эх 7 хоногт Валентинид болох нэг үйлчлэг дээр Галагад зүсээ уургаж очихоор боллоо. Ланселот болох шалгалтын хувьд энэ удаа шүхрээр тодорхой байршилд буух ёстой. Roxy харин өндрөө сайдаг юм байна. Бусдынхаа араас твдэж үсэрлээ. Замын тал хүртэл явах амархан байлаа. Мерлин тэдэнд нэгэн шүхвэргүй хэлэх хүртэл шүү дээ. Хэд өндөртөө шүхрээ задлж болохгүй дайсанд баригдана гэсэн үг. X-ийн төлөвлөгөөгөөр хососороо болох гэсэн ч Rufus айхтаа шүхрээ татлаа. Сондгоо болсон болохоор тойрог болохоор болов.
Тэгээд нэг нэгээрээ шүхрээ татаж эхэллээ. Явн явсаар Roxy, X хоёр үлдэв. Гэхдээ хоорондын зайн хэд холтуул нэгэндээ хүрхсээр байтал хит дор бүсэд нэвтрлээ. Нэгэндээ хурж Roxy шүхрээ таttал дэлгэгдэж байна. Ингээд амжилттай газартлаа. Дараагийн шатанд Charlie, Roxy, X 3 үлдлээ. X намайг өхүүлж болохоор ганц хүн гэж бодсноо гэхэд Merlin шүхрийн татж үзүүлв. Харин Калахад Валентины санд хөрөнгө оруулах хүний дүрээр уулзлаа. Ганц олж мэдсэн юм нь нэг эсэргүүцэгчдийн сүмийн талаар байв. Манай гурвын дараагийн даалгавар нь нэг бүсгүйгийн толгойг эргүүлж мэдээлэл авах байлаа. Гэхдээ тэдний уух юмд юм хийсэн бололтой. X-с ирэхэд түүнийг галт дарганы замаас хүлчихсэн. Kingsman-ийн талаар хэл эсвэл үхэн гинэ. X шир заагаад ам алдсангүй. Энэ нь шалгалтын нэг хэсэг байсан юм. Charlie харин тэр дороо Kingsman-ийн талаар хэлж шалгалтанд дунлаа. Сүүлийн шалгалтанд Roxy X 2 үлдлээ. Түүний сүүлийн даалгавар нь нохоогоо алах байв. Ядаж байхад нохоо нь яг урдаас нь нэгцэлж хараад байна. X маань чадсангүй буугаа өгсөн бол нөгөө талд буун дуу гарч байна. Ингээд дараагийн Lancelot Roxy болж чадлаа. Харин X маань уурандаа гадаа байсан машиныг хулгайлаа зогтчихлаа. Гэртээ ирэхэд дүү нэлээд том болчихсон. Тийм харин ээжд нь гар хүржээ. Манай хүнж машинтайгаа очиод яг учрыг нь олох гэж байсан. Машин өөрөө хаа нэг дэшээ яваад өглөө. Калахад машиныг нь өдөрдөж өөр дээр авчирчээ. Тэр ганц нохоо жалж чадахгүй. Дээрээс нь машин хулгайлж намайг хүнд байдалд орууллаа. Үүнийг нь сонссон X-ич та энэ ажлын төлөө хөөрхий нохоог алсан байна. Гэхэд манай хүн 0 дахь нохооны чихэмлээ харууллаа. Яг үнэндээ тэр буунд нь сум байгаагүй юм байна. Бас эхний даалгавар дээр нас орсон Amelia яг үнэндээ Kingsman-ийн ажилтан гэд хинч өхөж өргөдөөгүй юм байна. Энэ үед Валентин өнөө сүмд нэг туршилт хийх гэж байгаа гэсэн мэдээлэлэрч Калахад явах хэрэгтэй боллоо. Нөгөө сүм дээр очисон Валентин байдаггүй. Тэгэхээр нь явах гэсэн сүмийнхэн гинт бүгдээрээ босоод ирлээ. Валентин энэ бүхэн сүмийн нөгөө талаас хараад байж байна. Тэгэхээр нөгөө хар мянган олон үнгүй сэм нь хэдэн тэрбум хүнд хүрээд одоо энэ сүмд байгаа Валентины сэмийг хэрэгэлдэг хүний утсан дээр дохио ирээд энэ радиоактив дохио нь хүний уур хилэн харгас чанарыг гаргаж ирэх юм байна. Дохио сүм даяар тархаж бүгдээрээ нэг нэгнээ хөнөөж эхэлнэ. Калахад хүртэл удирдлагаа алдаж сүмийн бүх хүнийг алчдаг. Сүмээс гарч ирэхэд сайн нэг ухаан орохт нь Валентин хүлээж байх ба манай хүнийг тэр дор нь буудаад алчдаг. Тэгэхээр Валентин энэ сэмээр дамжуулан ер нь бол хүмүүсийг өөр өөрөөр нь устгуулад хүний нөлөөгөөр устж байсан дэлхийг аврах төлөвлөгөөтэй байгаа юм шиг байгаа. Бараг л таанаас агаж. Энэ бүхэн харсан X Артурд юу болох гээд байгааг хэлэх ба Артур ч зохих дээд талын хүмүүст мэдгдсэн. Бидний үүрэг одоо дууссан гин. Ингэж байхад нь Артур чихнийх нь арын суулгацыг харчихав. Ингээд түүнийг Валентины хүн гэдгийг мэдлээ. Артур түүнд хортой виски өгөхдөө анхаарлын сатааруулж тэр хооронд нь вискиг нь сольчихлоо. Ингээд Артур ч өглөө. Одоо зөвхөн Merlin, Roxy, X 3 үлдсэн ба 6 цагийн дараа долгион дэлхийд даяар тархаж хүн төрлөختөн өөрөө өөрсдийгөө устгаж эхлэх юм байна. Харин Валентин өөнөөс өөрийн хөрөнгө оруулагч болон том нөлөө бүхий хүмүүсийг хамгаалах байр бүтээжээ. Тэр газрынх нь байршил Артурын утсан дээр ирж байна. Бас тэр чихний суулгац Валентины долгионоос хамгаалдаг юм байна. Тэгэхээр Roxy жижиг буужинтай хөөрөгчөөр дээш хөөрч Валентины хиймэл дагуулд ойртох бол X Артурын өмнөөс нууц байранд нэвтрэх боллоо. Нууц байранд аль хэдийн нөлөө бүхий томчуул цуглжээ. X Шведийн ерөнхий сайдыг унтуулад нүүтэнд нь Валентины компьютер руу нэвтрэх палашиг суулгав. Гэнэт ардаас нь Charlie бариад авлаа. Баян гэр бүлийнхээ нөлөөгөөр энд орж ирсэн юм байна. Түүнийг бөгжөөрөө тогон цохиулж Валентины хүмүүсээс зүгтааж эхэллээ. Энэ хооронд Roxy хиймэл дагуулд ойртож чадсан ч нэг шаарн дэлбрээд арай гэж онлоод харавлаа. Тэгээд ямар ч гэсэн долгион цацхаас өмнө хиймэл дагуулыг устгаж чадлаа. Одоо харин Merlin Валентины компьютерт нэвтрэх ёстой ба компьютерт нь нэвтрэхийн тулд гарыг нь заавал уншуулах хэрэгтэй болов. Үгүй бол 1-2 цагийн дотор өөр хиймэл дагуулд холбогдоод долгионыг цацчихна. Энэ хооронд арай гэж хамгаалагчдаас бултаж гарч ирсэн X буцаад орох хэрэгтэй боллоо. Хонглоор буцаад явж байхад Валентины хүмүүс түүнийг бүсэлж эхлэв. Merlin-ийн өмнө ч пуучинтай цэргүүд гарч ирлээ. Ингээд бүх зүйл өнгөрлөө. Валентин ч бараг хиймэл дагуултай холбогдож байна. X ч Roxy ээжд маань Динээс хол бай гэж хэлээрээ. Би бас дүүдэ хайртай. Тэгсэн нэг санаа гинэд ороод ирлээ. Валентины хүзүүний суулгацыг одоо идэвхжүүлэх боломжтой эсхийг асуув. Merlin харин энийг чадах юм байна.
Ингээд цэргүүд том нөлөө бүхий хүмүүсийн толгоогоор солиутон бороо харваж эхэллээ. Ямар ч гэсэн амжилттай боллоо. X-ийн зогсож байсан хаалганы араас нэг бүсгүйн дуу гараад байв. Энд чинь нөгөө Шведийн хатан байна шүү дээ. Намайг авраач гэж байна. Харин X хэрвээ би таныг авруул та намайг үнсэх үү гэсэн тэрнээс чинь илүүг өгье гэж байна. Тэгтэл энэ үед Валентин чи намайг тэр тэнэг суулгацыг өөртөө хийнэ гэж бодоо юу? Одоо чи хүртэх ёстойгоо хүртнэ бацаана гинэ. Тэгээд хиймэл дагуултай холбогдчихож энэ үед Рокси X-ийн ээжтэй яриад байж байна. Түүнд хүүхдэд тусад нь өрөөнд нь хийгээд түлхүүрээ хай гэж зөвлөв. Ингээд долгион дэлхийд даяар тархаж хүмүүс хоорондоо зодтолдож эхэллээ. Энэ үед X гарч ирээд буудаж компьютероос гарыг нь салгаж чадлаа. Хүмүүс буцаад зүгээр боллоо. Тэгэхээр гарыг нь л хол байлгахад болох юм байна. Энэ үед сэлмэн хөлт гарч ирээд Валентинд цаг ожиж өгч байна. Эргээд хүмүүс зодтолдож эхэллээ. X-ийн ээж заазуур аваад хаалгаа балбаж байна. Сэлмэн хөлттэй ан ман үзэж байна. Сайн ч тулдаг юм байна. Энэ хооронд хүмүүс бараг нэгнээ устгаж дууслаа. Тэгээд сэлмэн хөлт X-ийн хоёр галзуу ганц агаар дээр үсрэхэд манай хүн гутлынхаа үзүүрийн гутгаар зүсээд өнгөрлөө. Худганы үзүүрд үхлийн аюултай хор байдаг юм байна. Нөгөө талд X-ийн ээж хаалгаар бараг орж байна. X сэлмэн хөлтийн хөлийг аваад Валентинд зоож орхилоо. Тэрч гараад татан доош унлаа. Арай ч хүмүүс нэг нэгнээ алчсангүй. Даалгавар амжилттай биеллээ. Тэгээд манай хүн шампань аваад Шведийн хатан руу яарлаа. Хатанч дэлхийг аварчихсан бол тэгээд чи орж ирэх гэж байна уу? Тийм ээ, би орно. Мерлин хаалгыг онгоолгоод өг. Баярлаа. Чи босс шүү Мерлин. Гэт кино маань дууслаа. Яг сайхан өдөш X-ийн маань Kingsman-аас гараад явж байсан танил царай Чарли амьд байжээ. Танигдахаар өөрчлөгдсөн байж шүү. Чи бид хоёрын байр солигдчихсан харагдаж байна X. Гэт бууга гаргаж ирээд байж байсан X-ийн машин руу түлхээд оруулчихлаа. Жолооч машинаа жолоодож эхэллээ. Харин ард нь манай хоёр үзэж байна. Бууны сумнуудаас нь болтож байгаа тогон цохиулсан. Энэ удаа наа хогч нь бүтэхгүй. Тэгэхээр цааш нь түлхээд чирүүлэх гэсэн энэ нөхөр чинь металл гартай болчихжээ. Тэгээд X-ийн бууг нь барьж аваад манай хоёрын байр солигдчихлоо. X бөмбөг рүү зохиод машин руу орсон цаанаас нэг машин мөргөөд машинаас унаж хаалган дээр нь тогтож үлдлээ. Тэгсэн араас нь явж байсан машин манай хүнийг мөргөх гэж үзэж байна шүү. Чарли ганцаараа ирээгүй юм байна. Машин дотор харин Чарли нэг юм хийж байна. Араас нь X бүрээс цолоод гараад ирлээ. Тэгээд гутлынхаа үзүүрээр дайрсан Чарли металл гараараа зүсээд хаялаа. Гутхных нь үзүүр жолоочийг үзүүн зоогдоод тэр амиа алдаж замын хаалтыг машин мөрөглөө. Чарли машинаас шидэгдлээ. X харин жолоог авч түүнийг шахаж ирсэн Чарлигийн хүмүүсээс зугтаж эхэллээ. Тэгээд Мерлин миний жолооч үгчгсэн надад пуужин гарах зөвшөөрөл хэрэгтэй байна гэсэн Мерлин олон нийтийн газар зөвшөөрлөх боломжгүй гинэ. Цаашаа дагуулж явж байгаа цэцэрлэг төрөлөнд пуужин гаргаж машинуудыг устгалаа. За ингээ санаа амарлаа гэсэн чинь Мерлин дохиогоор цагдаа нар чам руу 30 секундын дараа ирэх нь. Наан чин цөөрмийн дор манай нууц хонгол байгаа. Манай хүн чин нээрээ машиныхаа шилийг хагалцсан штт. За одоо дүүрсэн цөөрөм рүү орохоос өөр аргагүй боллоо. Тэгээд нэг юм хонголд машина тавилаа. X уг нь найз бүсгүйтэйгээ оройн хоол идэх гэж явж байсан юм байна. Тэгсэн Чарли гараад ирж. Тэгээд эндээс яаж хурдан гэрлүүгөө явах уу гэсэн нэг арга зааж өгч байна. Муу усны хоол. Мерлин тийм чухал оройн зог юм уу? Тэр чухал гэдгийг чамд харуулъя л да. Гээд усны хоолоор үсэрч эхлээ. Машин дотор харин Чарлигийн гар үлджээ. Тэр нь ажиллаад машинаас Kingsman-ийн хамаг мэдээллийг татаж авч байгаа бололтой. Манай хүн харин нөгөө талд тараншаанаас гарч иж байна. Амар болчихж. Гэртээ орж ирээд найз бүсгүйгээр жоохон тоглосон чинь Шведийн хатантайгаа үргэж байгаа юм байна шүү дээ. Одоо нас түүнийг тийл дагъя. Манай хүн чи над тайртай бол ийм байгааг минь тоохгүй нэг үнсчих. Гэсэн цэвэрж байгаад яг үнсэх гэж байна шүү. Нээрэн хайртай юм байна. Дараа нь X-ийн найз Брандингийн төрсөн өдрийг тэмдэглэж байна. Шведийн ёстой үнтэй арих гаргаж ирээд уух гэсэн X маань уухгүйг нь маргааш Тилдагийн аав ээж болох Шведийн хаан хатантай уулзах юм байна. Уулзах хойгуур нь нохоог нь хараад өг гэж найзуудаасаа гуйсан Брандон гэдэг найз нь наадгаа уужгаа өгшөө. Тэгвэл би нохоог чинь хараад өгье. Гэхээр нь уухар боллоо. Дүр солигдож ертөнцийн хаа нэгтэй хуучны суудсанд орчин үеийн тогтчлолтой нэг содон газар гарч байна. Тэнд хүмүүс уулзалт хийж байна. Энэ бүсгүй бол одоо хар тамхины зах зээлийг бүхэлд нь бадсан айхтар гар. Түүнийг яргуугүй. Яргуутай ажлын хамтрагч Цэнхэр нь найз ягаанаа уулзуулахаар ирж. Цэнхэр цээжиндээ нэг алтан тойрон шивэстэй байна. Яргууч хоол ээж өгье гэж байна. Тэгээд найз Цэнхэр чинь надаас урвсан. Алтан тойрогт ормоор байгаа бол түүнийг махны машин лөө хий гэж хэлв.
Зэнхэрч тэр дараа зугатаад нохоо үүрнээсээ гарч ирлээ гэсэн робот нохоо байна шүү. Яга энэ үед найзаагаа барьж аваад махны машин руу хийчихлээ. Яргуу харин сайн байна. Нөгөө талд чамайг өөрчлөхөөр салаан хүлээж байгаа. Нэгдүгээр ангийн төгсгөл дэлбэрсэн хүмүүс донд Чарли байсан ч тэр азар гараал алдчихэ. Хажиргалтай түүний уулмөр эртээдийн машинд байхгүй байж. Чарли өшөө авахар ирээгүй. Тэр нэг төрлийн байгууллагад ажиллаж байгаа бол л та. Дүр солигдож ягаана уулмөрөө устгуулад алтан дойргийн шивэстэй боллоо. Гэхдээ хамгийн хэцүү хэсэг нь бүүргэр идэх байв. Би Төв аймгаас авчирсан хоньны махан бүүргэр гэмээр байгаа ч та нар энэ хиний мах гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Орон манай хүн Тэлдагийн аав ээж болох Эрхэмсэг хаан хатан нартай уулзлаа. Аав нь нилээн манай хүнийг шалгаж байна шүү. Чи энэ тэгхийн зах зээлийг юу гэж бодож байна? Аава. MBC-гийн гаргасан тоо үзүүлэлтийг харуул тоон үзүүлэлтийг дорд үзэж болохгүй. Гэхдээ энэ мэдээж гол тоглогчоос хамаарна шүү дээ. Моуру таамын сэргэлт. Plaza Zaminzo гайхалтай орон бүтээл. Bluetooth technology. Норвегийн хаан тэгтэл цаанаас нь Roxy хэлж өгöd байгаа юм байна. Энэ үед X-ийн нохоог харж байсан найз нь X-ийн нөгөө шилийг нь олоод зүүчихлээ. Шууд юу хийж байгаа нь X-ид харагдаж байна шүү. Тэгээд нэг асаагуурыг авахаар нь X-ий наадхан 50. Йоо. Наадхан 50 гэж хэлсэн шүү. Хараал эдгэж. За. Нэр манай хүн чинь хадмында хоол идэж байгаа шүү дээ. Тэгтэл генет X-ийн гэрээг бөмбөгдчихлөө. Нөгөө талд Roxy-г бөмбөгдөж Kingsman-ууд нэг нэгээр алга болоод байна. Эсвэл алуулаад байна. Пуужин ирж байна. Заллаг гэжтэй. Ингээд X-игээс босоод Kingsman-ыг устгахчлаа. Харин нөгөө талд Kingsman-ы сүрлийг харсан Яргуй. Баярлалаа Чарли. Манай залуус чамд бэлэг бэлдсэн. Нөгөө талд харин Kingsman-ы нуранган дээр X-ийн нэг гүнтэй таарсан нь Мерлин байв. Тэгэхээр өнөө машинд үлдсэн хэм балгаар Kingsman-ы хамаг мэдээллийг Яргуу руу дамжуулж Kingsman-ы ажилтнуудыг хороосон юм байна. Энэ тохиолдолд Kingsman сүрлийн протоколыг дагах ёстой юм байна. Ингээд дээд зэрэглэлийн уушийн газар манай хоёр ирлээ. Kingsman-ээс явж байна. Амтлагааны 3 дугаар өрөөнд оръё. Тэгээд Kingsman-ы тэмдгээр Safe-ийг нээсэн Statesman гэдэг whisky байна. Наадах чинь ойлгох юм алгаа. Одоо тэгээд яах юм? Магадгүй уусан дээр бах. Артурын төлөө. Roxy-гийн төлөө. JP-гийн төлөө авах хэрэгтэй юу? Уусан дээр баха. Би болох ёстой гэж мэдээд байсан юм. Машинч, Чарлич бүгд миний буруу. Тэгээд нэмээд уух гэсэн Kentucky-д нэрээ үгээд дээр нь бичгэж. Мерлин, хоёулаа Kentucky явах юм шиг байна. Тийм ээ, сайхан дахиад шүү. Өгөө жинхэнэ Kentucky руу. Би өөр юун дуртай гэж хөдөө нутаг, морд, country road, take me home. Kentucky дээрээ Statesman-ы агуулгаар аялж яваад нууц агуулгад нь нэвтрлээ. Тэгсэн доор нь асар том тагнуулын байр байна. Мерлин сүх аваад миний тооцоололоор хаалга яг энд байх ёстой. Тэгтэл цаанаас нэг копой орхоос өмнө хаалга тогшдог гэж дуулсан биз дээ. Тэгээд үзэж гарлаа. Аваа нөхөр байна шүү. Мерлин юм болсонгүй. X-ийг цагныхан сумаар ухаан алдуулчихлаа. Манай хоёрыг хүлжигсэн та хоёр шавж судлаачийн араас ирсэн байх. Үгүй ч байж болно. Тэгэхээр яагаад архины агууламжийг хатуу гэж хэлдгийг доор байгаа бөмбөгнүүд чинь халахаар та хоёр ойлгох бах. Наад хямдхан хөгийн вискиг аваад явж өөрийгөө зугаацуул. Харин чи ямар вэ? Яг би колотой вискийн дуртай. Харин өөрийгөө зугаацуул гэдэгтээ санал нийлж байна. Тэгэхээр н копой хөшиг татсан шавж судлаач нь золигийн кал хахад байна шүү. Тэгээд хүнд ажилдаа хэл эсвэл түүнийг буудлаа гэсэн гаднаас наа хоёрыг чинь шалгасан Kingsman-ийнхэн байна. Гээд нэг юм суллагдлаа. Уучлаарай залуусаа. Би ажиллаа хийсэн шүү дээ. Бид бол Statesman. Та нартай л адилхан тагнуулын байгууллага. Энэ копойг Tequila гэдэг юм байна. Харин бүсгүйг нээс. Суллагдсан даруйда галагаттай уулзсан манай хоёрыг танихгүй байх шүү. Жилийн өмнө Валентинд буудуулж амиа алдсан шүү дээ. Тэгэхэд Statesman-ийнхэн шалгахаар ирсэн юм байна. Нүднийхэн шилнээс тагнуул гэдгийг мэдэж Alpha Gale гэдэг зүйлээр амийг аварчээ. Хэдий тархин нөхөн сэргсэн ч хэсэг хэсгээр ой санамжаа алддаг юм байна. Тэгээд өөрийгөө шавж судлаач гэж бодож байгаа аж. Харин Яргуу Чарли хоёр тоглолт үзэж байна. Тэгсэн Элтон Джоныг хулгаалцсан байж шүү. Элтон ахын биеэр нэг хөвгцүүл туурчгаж. Энэ юу вэ? Наа чи миний төлөвлөгөө биелэхийн нотлохоо. Бас чи тарчилж өгч магадгүй. Гэхдээ санаа зовлтгүй. Би чамайг аварна. X-ийн нөгөө талд Statesman-ы ерөнхийлөгч чамтай уулзлаа. Тэгээд Алтан тойрог гэдэг хар тамхи зардаг нөхдүүдийн талаар хэлж Чарлигийн хуучин X-ээр дамжуулан олохоор боллоо. Тэгсэн өнөө хөвгцүүл Tequila дээр туураад эхэлдэг. Манай хүн бас болохгүй зүйл хэргэлсэн л бололтой. Тэгээд Tech эмч рүү явж X-ийн ажилтан Whiskey-тэй хамт Чарлигийн X-ийг олохоор боллоо.
Сайхан сагалтай нөхөр байна шүү. Нөгөө талд харин Мерлин S2 Галахадыг харж байна. Тэгээд Kingsman-ийн хүн илсүүлэхдээ ашигладаг усан өрөө шалгалтыг авч байна. Галахад нэг юмсыг санаж байгаа царайлснаа живхнээ хөрхий. Тэгээд усыг зогсоож Мерлин өрөө рүү нороод чи залуудаа цэрэг дэлсгүй шав судлааж болох уу гэдэг хоёр сонголттой байсан. Айрам дэлсээд айрам чамаа Kingsman рүү хөтлсөн. Би арайч ажилтнаа алахыг оролдог компани руу орохгүй байлгүй. Би гэртээ армаар байна. Эрвэхэн цуглуулгатайгаа. Одоо бид юу ч хийж чадахгүй. Тэр явах хэрэгтэй. Whiskey X2 харин Чарлигийн X-ийн араас Glastonbury гэдэг хөгжмийн наадам руу явхаар боллоо. Түүнд энэ нийтдээ байршил мэдрүүлэгчийг суулгах ёстой юм байна. Тэгсэн чинь их нарийн ид юм уу та. Манай төгөөрөм цусны эргэлтэнд орох ёстой. Тэгэж байж дуу болон байршлыг бүрэн дамжуулдаг. Цусны эргэлдгэн шүү. Тэгэд би гараараа хамарлаа. Новш гэж. Тэгэхээр ер нь бол арай өөр газраар нь хийх ёстой л та. Тэгээд Чарлигийн шаргал үст X дээр эхлээд виски очиж найрах гэж үзэж байна. Уучлаарай. Та хэдэн цагаас тайзан дээр гарах уу? Яа дэ хуучны арга хэрглэж байна шүү. Харин шаргал үст манай хүнийг жоохон шоглож байна. Ардаас нь X ирээд наа өө чин тиймдэр гэж мэдэхгүй байх. Орчуулвал явж үзтээ өө гэж байгаа юм. Гэт танилцчихлаа. Тэгэд баахан сүнслэг амтан идэр ярьж байсан нэг хөх судал. Нөгөө хөх судал нэг эмэгтэйн дээр гарчихжээ. Зургийн дараад явуулчихлаа. Тэгсэн интернетээр дүүрэн ийм юм яваад байгаа юм байна. Энэ нь харт аймагнаас болсон бөгөөд яргуугийн зардаг харт аймаг шүү дээ. Энэ үедэн чи яргуу ягаанаг дуудаад алтан тойрогт бид өөрсдийн бүтээгдэхүүнээ туршдгүм гээд нохтдоо хаяж өгнө. Дараа нь манай Элтон Джон руу ноход дайрсан найз гэж дэлгэцэн дээр нь заагаад болчихлоо. Харин хөгжмийн наадам дээр X шаргал үсттэй асар руу нороод яг ажиллаа хийх гэж байсан 0-ийн өрөө ороод найз охин лугаа ярьлаа. Асуудал гарлаа хонгор минь. Би байтайгаа хөл бөмбөгдөх хэрэгтэй болчихлоо. Мэдээж рүү чамайг өсөхгүй л тоглож байгаа зү X. Би чиний хувьд хин юм бэ? Байны бэлтгэл лөө. Үгүй дээ хонгор минь. Би чам тайртай. Үлдсэн амьдралаа чамтай хамт өнгөрөөмөрөө. Тэгэл да энийг нь гэрлэг санал тавьж байна гэд ойлгочихлоо. Юу гэж хонгор минь? Гадантаа олны өмнө гарна гэдэг бас ажил гэдэл бид энэ талаар ярилцах хэрэгтэй байх. 5 минутын дараа. Өөрийгөө битгий дутуу үнэлдэ X. Чи 5 минутаас ч удна. Найз охин нь гомдчих шиг боллоо. Тэгэхээр манай хүн болох гэж байгаад нуруун дээрх алтан тэмдгийг хараад миний хэрэг үүрээ засмаар байна гэд өнөө инээдтэй төхөөрөмжөө суулгачихлаа. Суулгасан даруйдаа асраас нь бултаад яваад өглөө. Гарч ирээ тэл дараа залгасан утсаа авахгүй байна. Буцаад Statesman дээр ирсэн Галахад гарахтаа бэлдэж байна. Тэгэхээр манай X та намайг авгалдаа байхад асарч 60 хүлд болгосон. Харин одоо би ирвэхэ болсон гэж хэлсэн ч манай хүн өнгөрснөө бас л санахгүй байна. Дараа нь X Hildaгийн нохоогоо явуулсан зургийг харж байгаад нэг санаа олох шиг боллоо. Шүн Галахад унтаж байхад нэг гөлөг оруулж өгч байна. Тэгснээ буу гаргаж ирээд алах гэж дайрч байна. Болохгүй. Чи чинь галзуу амтэн юм уу? Тийм ээ. Чи ч гэсэн нохоо алдаг галзуу амтэн байсан Галахад. Тэгсэн өрөөнд дэрвэхэнүүд нисэлдээ дурсамж нь иргэн орж иж байна. Манай хүн ноён пикл руу буу шагаасан хэсэг орж ирээд буу сумгүй байсан. Ноён пикл нойр болчгаагаас олж өгсөн. Тэгээд нэг юм бүхнийг иргэн саналаа. Нэг уушин газар суугаад манай хүнд Kingsman-ийнх нүдний шилийг өгсөн. Цаанаас нь чи яг л сохор авгалдаа шиг харагдаж байна. Нөгөө нүдийг чинь ухахаас өмнө миний баарнаас явбал яаж байна? Харин Галахад явах гэж байгаа болоод хаалгыг нь хааж боловсон зан эр хүнийг чимдэг юм гэсэн хажуугаас нь дөш. Манай хүн эргэж ирсэн ч тулдах чадвар нь биш болтой. Тэгээд нэг нөхөр шүхрийн санаандгуу дэлгээд Галахадыг тогон цохиулчихлаа. Энэ үед виски бугуулдаж авраад боловсон зан эр хүнийг чимдэг. Яг би орчуулад өгье л дөө. Гээд ташуураараа ёстой болгож өгч байна. Ядаж байхад их нүд улаам харагдах юм. Тэгээд хэдэн морь бугуулдаж байгаа айдаа бүгднийг болгож тавиад байж байсан цаана нь мэдээ гарч байна. Тэгсэн эн чинь яргуу байна шүү. Тэгээд энэ бичлэгээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд хаяглаж байна гэв. Тэгэхээр яргуу шинээр гаргаж авсан хортой байцаа харт аймагнуудад хийж тараасан юм байна. Эхлээд өнөө цэнхэр саажилт нь гарахвал дараа нь галзуурж эхлэх юм байна. Хамгийн сүүлд нь саажилт өгөөд аимшигтайгаар өөхөх аж. Гэхдээ үүнээс аврах ганц арга бол энэ гээд ерөндгийг гаргаад ирлээ. Тэгээд Элтон Джон дуулгаад эдгээчихлээ. Яргуй. Ерөнхийлөгчөө бүх харт аймгийг хуулиар зөвшөөрч татвар ногдвол эд яг л ариг шиг зарагдах ёстой гэж байна шүү. Ингээд дэлхий даяар үүмэн үүсэж эмнэлгүүд дүүрээд эхэлжээ. Аль хэдийн 2 дугаар шатны эхлээд хүмүүс галзууртлаа бүжиглээд байна. Дикелач гэсэн бүжиглээд байхаар нь хөлдөөчвч. Харин энэ үед цагаан ордонд ерөнхийлөгч тэгэхээр энэ галзуу хүүхнийг саналыг хүлээж авч байгаа дүр эсгээд хүмүүсийн үүмэнийг зогсооно.
Тэгээд тэр алтан тойргийг газартай тагшил. Гэхдээ эрхмээ хөхт уралцдаг хүмүүсийг яах юм бэ? Түүнийг алж ахвал аварч чадахгүй шүү дээ. Хар тамхи хэрэгэлсэн хүмүүс гэмт хэрэгтнүүд аль талдаа л ерөнхийлөгч ялж чаад байна. Гэхдээ эрхмээ тэнд зүгээр сонирхоод хэрэгэлсэн, эмийн жороор хэрэгэлсэн олон хүмүүс байгаа шүү дээ. Гэж хэлсэн ерөнхийлөгч тоохгүй байна. Энэ яриаг нь statesman-ийнхэн сонсоод байж байна. Тэгээд яргууг олж ерөнхийг нь авах хэрэгтэй боллоо. Тэгтэл энэ үед шаргал үүсдэг Чарли руу ярьж байна. Бас хөгтөөрөлд өгчихжээ. Чарли Италийн лаборатори руу очив. Нөгөө ууланд гулгадаг газрыг санаж байгаа үстэй. Гээд ерөнхийг хаанаас олж авах замаа олчих шиг боллоо. Тэгээд Италид Чарли найз охиндоо ерөнхийг өгч байна. Манай гурав харин уулын өөд гарах гэсэн виски чи энд үлдсэн дээр байх гаалахад. Хяналтын эсгийг харж бай. Гээд үлдээч гэлээ. Гаалахад хяналтын эсэг рүү ороод унтуулагчаараа харавсан онсонгүй. Тэгэхээр намайг уучлаарай. Гээд гал унтраагч аваад дүш. Манай хоёр харин баазаар явж байгаад нууц лабыг олчлоо. Экс юуж болоогүй юм шиг ороод та нар ч сайн нуугдаж байна шүү. Би ерөндөг авахаар ирлээ. Чи тайфун юм уу? Гэсэн цаана нь Чарли шаргал үст хоёр зогсож байна. Ой, тэр их давгүй орой байсан шүү шаргал үстэй. Гээд ерөнгийг аваад зогтчихлаа. Цаанаас эс хаалгыг хаагаад Чарлиг зогсоочихлоо. Тэгээд доошоо буух бүхээгт суугаад гаалахад биднийг буулга. Гаалахад сонсож байна уу? Гэсэн манай хүн өнөө эрвийнхнүүдээ хараад байна. Тэгж угаад нэг юм буулгалаа. Тэгсэн гинэд Чарлигийн царай гарч ирээд бүхээгийг удирдаад хурдтай эргүүлж эхэллээ. Удирдлагын бүхэлд нь авчгаж яг ухаан алдах гэж байсан виски ташуураа гаргаж ирээд шилийг зүсээд замыг нь тастаад уул руу буучглаа. Доошоо маш хурдтай гулгаж байна. Урд нь нэг бааз байна. Тэнд нэг хоёр өвөө. Азар Экси вискигийн шүхрийг татаад зогсоочлоо. Тэгээд ажиллагааны дараа уулын ингрийн байшинд цуглаж байна. Тэгтэл яргуугийн хүмүүс дайрч байна. Вискиг Экси түлхэж хамгаалахдаа ерөнгийг унгаад хагалчихлаа. Тэ нэг навш. Энэ навш чиний амийг аварсан юм шүү. Тийм ээ, одоо хэдэн саяараа өгөх нь. Харин болсон явдлыг харсан гаалахад вискиг сэжиглээд эхэлчихлээ. Тэгээд виски дайраад Экси халгалахаар боллоо. Гаалахад миний бодлоор тэр ерөнгийг албаар хагалсан. Та одоо хүртэл эрвэгээ харсаар байгаа юм уу? Харин заана нь виски будаа олгож байна. Нэрэ цөөвөн шүү дээ. Сүүлд нэг нөхөрдөө алзагнаад бугуулаараа хоёр хуваалаа. Тэгээд нэмэлт хүч ирж байгааг нь хараад байшин руу буцлаа. Бурхны авралаар тусламж хэрэг болсонгүй. Тэгээд цэргүүд байшинг бүсэлчихлээ. Вискигийн бууны сум дуусчихсан болохоор гаалахадыг буугаа өг гэсэн толгойд нь буудчихлаа. Чөтгөр ав гэж гаалахад би дүүнийг албаар ерөнхийг хагалахыг харсан. Эндээс гарсан ч тэр биднийг устгах байсан юм. Гэж хэлээ цэргүүд рүү Kingsman гэсэн үнэртэй усыг шидчихлээ. Бүгдээр амиа алдсан бололтой. Экси тэр дор нь альфа гэлийг гаргаж ирээд вискиг аварлаа. Таны хэрэггүй авчирсан бололтой. Мерлин, виски амиа алдсан. Гэхдээ би аварсан. Тэр буудалцааны үеэр буудалсан. Гэт гаалахадыг хэлсэнгүй. Тэгээд одоо дахиад ерөнхийг авах хэрэгтэй боллоо гэсэн лабыг Чарли дэлбэлчихлээ. Одоо бидэнд ганц сэжүр байна Мерлин. Тэр нь Тайфун гэдэг нэр. Гэсэн нэрийг нь судлаад Тайфун гэж нөхөр яргуугийн хуульч болохыг олж мэдлээ. Тэгээд явуулсан мэйлийнх нь байрлалаар Камбожийн хаа нэгтэй байгааг ойлголоо. Агаарыг хяналтын камер байгаа үстэй. Тийм ээ. Мерлин, чи ер нь өмнө нь энд биш Эксигийн оронд байсан болоосоо гэж бодож байсан уу? Бид байхгүй бол тэд төөрөн шүү дээ. Тийм ээ. Гэхдээ л би үргэлж хүсдэг байсан. Тэр үед бусад тагнуулууд намайг дэмжиж виски дандаа эсэргүүцдэг байсан. Тэгээ төв байран цуглаад байж байсан Тилда залгаж байна. Харин гаалахад би вискиг буудсан. Магадгүй statesman-ийнхэн өөр төлөвлөгөөтэй байх шиг байна. Гаалахад миний хураг дагаад хар. Харин одоо миний дуртай дуучин хэн бэ? Би яаж мэддэг юм? Би зүгээр. Fuck. Banana man. Listen, we're on the Би чамд хайртай. Энэ бүхэн амжилттай дуусвал чамтайгаа үлдсэн амьдралаа өнгөрөөнө. Ингээд манай Kingsman-ы 3 Камбож руу явлаа. Харин яргуу гэрэн дээр гарын үсэг зураад ерөнхийлөгч рүү явуулж байна. Ерөнхийлөгч иргэдийг аюулгүй байранд тусгаарлаж байгаа нэрээр хоржчихсан байгаа юм байна. Манай хэд харин замдаа явж байсан Экси нэг л баргар сууж байна шүү. Тэгээд би найз охинтой байсан. Хэрвээ энэ даалгавар бүтлгүйдвэл тэр маань өхөн. Kingsman хүнтэй татнасах ёсгүй л дээ. Гэхдээ би түүнд хайртай. Би буудуулахад юу жирэлзээд өнгөрсөн гэж бодож байна. Юу ч байгаагүй. Ганц зардлаас өөр. Хүн алдах юмтай байвал амьдрал үнцэнтэй байдаг юм Экси. Явж бүсгүйг чинь аварцгаая. За тоглоом эхлэхээс өмнө саб болон лайк дарахаа мартваа. Удахгүй Валентин болох гэж байгаа юм байна. Тэгээд манай нэг найз хөөрхий
Хөөр хийсэд байх юм байхгүй л дээ. Фигүр оруулж зардаг. Хэрвээ та найз банддаа, найз охиндоо аниме фигүр өгөхийг хүсвэл description хэсгээс мэдээллийг аваарай. Манай нөгөө нэг найз болохоор ийм гоё зүйл хийдэг байсан байна лээ. Тэгээд Валентины дараа цагаан сар болох юм байлээ шүү дээ. Хэрвээ та нараа өөрийн нэр эсвэл ямар нэгэн шүлэг, дууны үг эсвэл гоё үг ч юм уу бичүүлэхийг хүсвэл Бэхэн соёл гэдэг пэйж руу орж хандаарай. Би description дээр мэдээллийг тавьчих. Тэгээд хүний махан бүргэр хийсэн эмэгтэй өгцгийг өшгөлцгөөе. Эстэ эзмэн дээр харин виски эргээд сэргэж байна. Ой царайлга, явж юм уумаар байна уу? Тэгэхэд нь хайртай бүсгүйхэн зургийг харуулад бүгднгийн сануулчихлаа. Тэр гаалахад тэр намайг буудсан. Ягаад? Мэдгүй. Чи буруу юмчилсан бол л та. Тэгээд X-ийг Камбож руу явсан сонсоод түүн тусламж хэрэгтэй. Silver phone-ыг бэлд. Харин дэлхийд даяар хүмүүс 3 дугаар шатандаа ороод эхэлжээ. Манай 3 яргуугийн гэрийн өмнөрчглээ. Тэгээд хуваагдаад орох болсон X-ийн минийн дээр гიშгэж. Мерлийн цацлаг гаргаж ирээд энэ төр гохыг хөлдөөн. Тэр хоорон зүхтэн шүү. 1 2 гэснээ X-ийг түлхээд өөрөө гიშгчихлээ. Та яаж байна? Олон жилийн өмнө аав чинь яг ийм үйлдэл хийж бидний аялал эхэлсэн юм. Гээд явж даалгавраа биелүүлж хүмүүсийг авар гинэ. Гаалахад хүндэтгэл үзүүлээд нэр төрийн хэрэг байлаа анд минь. Гээд байраа эзэллээ. Тэгээд дуулж гарч байна. Хамгаалагч нар ойртоход X руу харж толгой дохоод West Virginia, Mount Mama гээд хамгаалагчтай цуг дэлбэрчихлээ. Ингээд тоглоом эхэллээ. Яргуугийн бүх хүмүүс нь хаалган дээр цуглах бол хөгжим тоглож байсан Элтон аврах ажиллагаа юм болов. Аврах ажиллагаа байгаасай. Гээд хамгаалагчтай үзэж гарлаа. Манай хоёр үүдийг хааж байхад тохиргоотой бөмбөг шидээд шүхрээ бариад орлоо. Бөмбөг дэлбэрж доноотоор хаалт хийгээд яргуугийн хүмүүсийг алж байна. Тогоож угтагчийн хувцастай өчнөө нөхдүүд байна. Шаргал ус робот бөмбөг явуулсан цахилгаан соромзоор өөр лүүн явуулчихлаа. За ингээд яргуугийн хүмүүсийг устгалаа. Нөгөө талд Элтон ч ганц хамгаалагчаа нухчээ. Байшинд нэвтрэхэд Чарли нэг цүнх аваад зүхтах гэж байна. X-ийн араас нь хөөлөө. Харин яргуу нэг нохоогоо Гала хад руу тавьж байна. Бууцсан сумыг нь аваад зажилчихлаа. Нөгөө талд X-ийн Чарлиг хөөж байгаад үзлээ. Аваа төмөр гартай болж. Тэгж байгаа цүнхийг нь аваад зүхтах гэсэн баригдаад төмөр гараараа хідэнтэй газар савж байсан. Урд нь бойлонгийн бөмбөг гараад ирлээ. Галагад харин нохоонд хөөгдөж яваад яг идүүлэх гэсэн Элтон өмнө гарч ирлээ. Яргуйч холд Элтон холдооч. Тэгэд бойлонгийн бөмбөг аваад нохоог цохиж эхэллээ. Тэгэхээр нь Элтон устгах гэж байна. Тэр үед Галагад Элтон хоёр бөмбөг аваад нохоог цохиж унаглаа. Одоо харин явж дэлхийг авар. Аварчих бол таны тоглолтын 2 тасалбарыг авч болох уу? Хонгор минь тайзны арлуу ороорой. Харин X маань яг тэнгэр дэвших гэж байсан цагны долгионоор Чарлигийн гарыг удирдаад эхэллээ. Чи яагаад өөрийгөө зодоод байгаа юм гэдэг шиг зүйл болж байна. Хоёр дахь нохоо дахиад Галахадыг хөөж эхэллээ. Чарли гараа дастаад буугаад ирлээ. X-ич нэг гараа татаад шудраг үзэхнэ. Харин Галахад нохооноос зугтаж байгаад шивээс гээхэд ашигладаг алтаар хайлуулчихлаа. X-ич нэг гартаа Чарлиг ялаад энийг найз Рокси болон Мерлинийхаа төлөө гэд түүнийг цааш нь харууллаа. Одоо харин энэ цүнхийг идэвхжүүлээд ерөндөгийг тарах ёстой юм байна. Галаха тэр хоёр яргууг барьж аваад нэг зүйл тарьчихлаа. Тэгсэн шууд хөх судал татчихлаа. Бидний найз Мерлин чиний харт амхны үйлчлэгийг хурдсгасан юм. Тэгэхээр чи одоо код оочих. Бусдыг ч өөрийгөө ч авар. Гинэ яргуу тэр дороо галзуураад Вивалада гэж хэлээд нас барлаа. Тэгэд кодыг нь хийх гэсэн араас нь бугуйлдаад авч байна шүү. Бэлтгий хөдөлж аалаа. Тэгвэл би цахилгааныг асаачихсан шүү. Тэгэхээр Галахадын зөв байжээ. Хувийн зарчимч гэхүүдээ Стейтсменийн хувьцаа өсөж харт амигчид алга болно. Энд чинь галзуурал. Юу галзуурал гэж? Миний насны хайрыг хүүтэнд хамт 2 харт амигчин алсан юм. Энэ л галзуурал. Энэ үед X-ийг гэрэл цацруулаад Галахад бугуулыг хэрж цахилгаан ирэхээс өмнө сулларчихлаа. Тэгээд үзэлцэж эхэллээ. Бугуулаас сурамгаа болтож байна шүү. X-тэй үзэж байгаад махны машиныг асаачихлаа. Бугуулынхаа нэг үзүүрт X-ийг ороогоод нөгөө үзүүрээ махны машин руу шидчихлээ. Яг татагдж ороод дараагийн бүүргэр болох нь гэсэн Галахад аварлаа. Тэгээд вискиг тэшнээс дээш түлхээд X-ий доош нь дараад махны машин руу хийчихлээ. За тэгээд нэг юм кодыг хийж яргуугийн ерөндөгийг дэлхийд даяар тараалаа. Удалгүй 20 өдөр ээж Галахад тэр хоёр гарч байна. Би энэ тойлонд нэр төртөө сайн эрийг харж байна. Тэгээд хурим эхэлж Галахад дотроо нэг үг бодноо. Бидний үндэслэн байгуулагч Kingsman энэ бол төгсгөл биш.
төгсгөлийн эхлэлч биш гэж хэлсэн юм. Энэ магадгүй эхлэлийн төгсгөл байх.